Ингээд ээлжит нэгэн ан амтэн аратан шууд алан хятамтай гоё түүх маань ороход бэлэн болж байна. За морины тухай, адуун сүргийн тухай өнөөдөр гоё түүхийг ярьж өгнө. За морины тухай нэг нарийн ширийн мэдлэг манийдэд бол байдаггүй. Хот түрээний хүүхдүүд манайд яг морь байна гэдгийг бол хараад мэдж байгаа. Гэхдээ морь яаж амьдэрдэг, яаж одоо үрдэл сэлэгц ороо гараагаа хийдгийг те нарийн ширийн мэдэхгүй. Бид нар заадаг тийм одоо малчин адуучин хүмүүс ч бас байгаагүй учраас бид нэр энийг интернетээр одоо харж одоо судалж байгаа. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ ерөнхийдөө бэлчээрийн буюу одоо те хагас зэрлэг адууны түүний сүргийн одоо те зохилдлогоо алан хядан үржил сэлэх зүр удмаа үлдээх тэр байгалийн араншин характерын тухай илүү тодорхойлж одоо ярина гэсэн үг байгаа шүү. За ер нь юу яана морины тухай ерөнхийдөө манийдын мэдлэг бол нэлээд хомсгон гэд нь ойлгож байна. За ганц нэг шүлэг морины тухай дуу Монгол хүн байна ч мороо мэддэггүй юм уу, мориноос айдаггүй, мориноор гарч ирсэн үү тэр гэдэг юм яриад байдаг. Морь гэдэг амьтныг одоо мэдэж судлыг гэвэл бүхэл бүтэн одоо этологи буюу шинжлэх ухаан байдаг. За энэ шинжлэх ухааны талаар одоо мэдлэг боловсрол өгдөг сургууль соёл Монгол байдаг үгүй сайн мэдэхгүй байна. За ямар ч байсан өнөөдөр та бүхэндээ зэрлэг адууны тухай мэдээллийг ингээ оруулаад ирэхээр Монгол адуун сүргээс бас баг зэрэг зөрүүтэй мэдээлэлүүд гарч магадгүй. Тэхийн бол доор коммент хэсэгт оруулаад Монгол адуун тэгдгүй чи Монгол алдсан хүн энэ төр гэдэг нарын шир юмудаа бичээрэй. За тиймдээ манайхан бол итгэвтэй байгаа. За хүн болгон морины тухай мэдж явах албагүй аа. Гэхдээ морины талаар тодорхой хэмжээний тоочны баримттай байж явах хэрэгтэй гэдэг үүднээс энэхүү бичлэгийг хийж байгаа шүү. За юу яана адуун сүрэг. За адуун сүрэг байлаа гэж бодъё. За адуун сүрэгт нэг азрахтай байна. За хоёр азрахтай ч бас байдаг гэдэг. За нэг азрахтай байлаа гэхэд 3-аас 5 одоо гүү дагуулж ойролцоогоор 6-7 одоо тооны одоо адуун явж гин гэсэн үг. За энэ адуун сүрэг дээр мэдээж одоо өмнөх жилийн төлөвүүд болон соёолон бас бус одоо тэр гэр бүлтэй холбоотой тэр азрагны үр төлөвүүд буюу одоо нэг хоёр үеийнхэн бол цуг явна. Ингээ харахаар нэг 10 гаруй тооны адуун одоо хөгшин залуу ингээд бүгд ингээд явж гин гэсэн үг байгаа. За ингээд явж явах үедээ юу болдог вэ гэхээр мэдээж өөрсдийн одоо эзэмшил газар нутагтай байна. За ойролцоогоор нэг 20, 40, 50 бүр ихтэй бүр 80 км одоо газар нутгийг хамарч өөрөө тэрүүгээрээ эргүүл тойруулгаа хийж өөрийнхөө сүргийг хариулж явдаг гэж байгаа. Азраг гэдэг амьтан бол маш мэдрэмтгий, үнэрч, сэжигч, айхтар, зоригтой, хурц характер араншинтай амьтан. За адууны тухай ингээд хараад байхаар арслангийн тухай түүх санаанд ороод идэг. Тэгээд адуу гэдэг амьтан тэр тусмаа азраг өөрийнхөө сүргийг хянаад явж явах үедээ одоо эмэгчин буюу гүүнүүдийнхэн одоо ороо орж байгааг маш сайн одоо үнэрлэж шээсийг нь байнгын одоо шээгээд босоод явахт нь очиж шээсийг байнга үнэрлж хажуу хавиргаар нь явахдаа наан цаана одоо үнэрлэж одоо дуур тэсгээс нь хүртэл үнэрлж ийж одоо энэ гүүнүүд нь хизээ халуун буюу ороондоо орж байгаа гэдгийг нь бол мэдэрдэг тийм маш мэдрэмтгий амьтан байгаа. Ер нь гүү одоо ороо нь орж байгаа гэдгийг хэр болгон хүн болмаар мэдэх боломжгүй. Янз янзын тийм тест сорилтууд байдаг гэж байгаа. Гэхдээ хамгийн шилдэг арга бол азраг одоо өөрийнхөө гүүг яг хизээ эволюцэнд бэлэн болсон байна, үндгийс нь ялгарсан байна гэдэг тэр экзэгтэй 7 хоногийг нь олж одоо морддог ийм одоо айхтар мэдрэмтгий амьтан байгаа. Ерөнхийдөө нэг жилийн 3 сараас 11 сарын одоо дулааны уйлралд одоо нартай үед гэж байгаа. Нарны илч их үед одоо морины арсыг нэвтэлж нарны энерги одоо өндгөвчөнд одоо хүрнэ. Тэр үед эволюц буюу гүүний ороо орох одоо процесс явагддаг. Зарим зүүн өвөл намар хавар одоо нар багтай ч юм уу хүүтэн сөрөн байх юм бол гүүний ороо орохгүй халуун нэмэгдэхгүй байгаад байна гэсэн үг. Энэ үед одоо азраг байж одоо жин тэрүүгээр бужигн болж одоо цус нөчтэй нь холж одоо энэгээр төрөөр нэг амир юм болдог. За азраг гэдэг амьтан бол жилийн ямар ч уйлралд одоо гүүний дээр гараад мордоод ирэх тийм чадал чалхтай амьтан байдаг. Тэгээд яг нэг 3 сараас 11 сарын энэ хугацаанд өөрийнхөө гүүнүүдийг хураасан одоо азраг мэдээж 3-аас 5 тонны гүү хариуцж явж байгаа. Энэ гүүнүүдээ яг ингэж хураасан үедээ одоо
хээлтүүлж одоо тий дээр нь мордож үр удмаа үлдээдэг. За энэ үйл явц нь бол яг Аз нэг гоё юм нь юу вэ гэхээр 5 гүүтэй азраг байлаа гэхэд 5 гүү нэг дор одоо юу гэдэг нь зэрэг орохгүй. Ингээд энэ зундаа багтаагаад ээлжлээд одоо ороо нь орж идэг ийм байгалийн зохиолдлоготой учраас азраг нэг дор ачаал авахгүйгээр яг уу тэгээ зохицуулаад иж болж байгаа. Ер нь азарган дээр судалгаа хийсэн байт юм бэлээ. Яа гэхээр өдөрт нэг удаа нэг гүүн дээр 3 удаа харайна гэж. За яг ингээд зэрэгцээ явж байгаа 3 гүүн гуруула одоо ороо норцсон байлаа буюу одоо тэ халуун эхэлсэн байлаа гэхэд 3-3-оор 9 удаа одоо өөрийнхөө гүүн дээр гарах хэмжээний чадвартай. Энээс цаашлаад эхлэх юм бол азраг маань өөрөө ядарч эхэлнэ. Азраг ядраад эхлэх юм бол явахаар ажлын бүтээмж нь муудаад үрийн шингэний болон спермийн хөдөлгөөн муудаад за тэрийг дагаад хүч бээр одоо хамаг юмнууд нь жулдаад сулдаад тэгээ дараагийн өөр бусад сүргийн эр азрагнуудад зодуулж нөтүүлж эсвэл амиа алдах эсвэл одоо сүрэггүй болж хог дээр гарах иймэрхүү эрсдлийг туулдаг. Дэлхий дээр байдаг одоо азраг судалдаг янз янзын одоо том байгууллага одоо тэ эрдэм шинжилгээний хүмүүсийн хэлж байгаагаар 3 сараас 11 сарын хугацааны энэ ороо гарааны үеэр нэг азраг ойролцоогоор 30-аас 40 гүүг одоо тэ хангалттай хэмжээний жирэмслүүлж одоо хээлтүүлж чадна гэсэн тийм багцаа судалгаа гараад байгаа. Яг уу азрагны одоо үрийн шингэнийг суллаж аваад жижиг баллонууд дээр тэ азотын хүчлээр одоо хөргөж жогоод ингээд авахд бол ойролцоогоор 40 шил одоо тийм үр одоо авч болж байна. За тэр 40-осоо нэг одоо яг халуун байгаа гүүнүүдэд одоо тэ үр шилжүүлэх эсвэл шууд одоо тэ үр суулгах маягаар ингээ хийхэд ойролцоогоор нэг 75% магадлалтай. 25% нь бол одоо янз янзын шалтгаанаас болоод үр тогтохгүй байх магадлалтай. Гэхдээ яг хуу хээрийн азраг буюу гүүн дээр одоо хараагаа сурцсан азраг бол үр тогтоох чадвар маш өндөр байдаг гэдэг нь бас судалгаагаар батлагдсан байдаг. Яг хуу гүүг одоо хээлтүүлдэг 3 төрлийн арга байгаа. Нэг нь болохоор азрагтай сүрэгт нийлүүлж тэр одоо улирлынх нь турш одоо азарганд гიშгүүлэх. Хоёр дахь нь болохоор шууд үр суулгах. Одоо ингээд шууд одоо тусгай тийм баллонтой ч юм уу капсултай одоо хөлдөөсөн үрийг одоо шууд савруу хийгээд ингээд үр тогтоох. Үгүй бол өөр газар одоо бүрэлдсэн байгаа лабораторид ч юм уу янз янзын эсэд байгаа тийм үр хөвөрлийг зөөвөрлөж шууд одоо гүүний саунд одоо суулгах янз янзын аргууд байдаг. Тэгээд ерөнхийдөө бол одоо орчин үед хээрийн одоо буюу хагас зэрлэг азаргнууд өөрийн байгалийн зөн совин буюу одоо гүүгээ хураах энэ одоо инстинкт нь бол маш сайн хөгжсөн. Үүнийгээ дагаад их олон гой судлагдах юмнууд бол харагддаг гэдэг. Зүгээр энгийн азаргнууд одоо тэ ийм ферм ч юм уу байшинд байгаа амьдардаг ийм жижигхэн талбайд бэлчээрэлдэг азаргнуудад одоо байгалийн зарим зан характерууд нь бол мартагдаа бараг байхгүй болчихсон. Зүгээр суулаа захиаллаа ирлээ зоолоо гаргалаа тиймэрхүү л одоо эволюц явагдаад байгаа. Тэгээд яг үн цэнтэй азаргнуудыг бол дандаа ингэж харайлгаж гарахгүйгээр ийм одоо тэг үр тогтоох буюу одоо үрийн шингийг аваад савлаж одоо хөлдөөж тэгээд тодорхой шалгуураар бас хүмүүсээ зарж одоо иймэрхүү одоо үржил селекцийг хийдэг гэж байгаа. Тэрнээс ш одоо ингэж хээрмээр гаргаж яахгүй. Ингэх юм бол нөгөө үн цэнтэй азарганы одоо амь насандаас аюултай гэж байдаг. Азраг гэдэг амьтан чинь бас хүчээр нэг үзэн, аргадаж нэг үзэн, янз янзын маягаар хосолж одоо тэ үржил селекцийн ажлаа хийн. Зарим үед одоо ааштайгүй янз янзын характер ингэдэр байх юм бол янз янзын тулааны үеэр бас үнцэнтэй азаргаа бас өхүүлэх, гимтэх, бэртэх эсвэл адаглаад бэлгийн замын өвчин авах энэ гэсэн тийм эрсдлүүд байдаг учраас ерөнхийдөө юм үнцэнтэй азаргатай хүмүүс бол азаргандаа нэлийн хайр, харам тэр тусмаа азарнаас гарч байгаа үрийн шингэндээ бол нэлийн одоо тэ харамж нануу цаануу гэсэн маягтай ханддаг гэж. За тэгээд юу яадаг ойролцоогоор нэг улирал буюу нэг жилд одоо 40 одоо гүүг хээлтүүлж чадна гэдэг чинь одоо 11 сарын дараа мэдээж амжилттай маш олон тонны одоо унах төрүүлнэ гэсэн үг. Гэхдээ гүү одоо бас нэг зовлонтой байдаг. Тэрний яд гэхээр биеийн одоо эрүүл мэндийн шалтгаан, хоол хүнс тэжээл, сүргийн ус, эв найрамдлын тэрээс шалтгаалаад
зарим одоо гүүнүүд хээл хаях буюу одоо зулбах тийм эрсдлүүд байдаг. Ингээ олон дахин зулбаад ирэхээр бас энэ аюултай болдог. Яг ийм үед одоо сүргийг толгойлж байгаа азраг тухайн гүү өөрийнхөө сүргээс хөөх, зодож нүдэх эсвэл одоо хариуцж байгаа малчин одоо махны далгаанд өгдөг ч юм уу яадыг хийдیں۔ Иймэрхүү тийм дараагийн асуудлууд нь бол гардаг гэж байгаа. Тэгээд гүүг одоо азрагны сүрэгт нийлүүлэхтэй маш болгоомжтой бас нийлүүлэхгүй болон шинэ залуу одоо ийм гүүнүүдийг өөр сүргээс авчирч нийлүүлэхэд эр азраг одоо өөрийнхөө бусад гүүнүүдийг голох тиймэрхүү бас эрсдэл бий болдог байгаа. Тийм учраас яг өөрийнх нь одоо сонирхлын дагуу залуу шинэ гүүнэрийг баг багаар дасгаж нэг нэгээр нь ингэж зөөлхөн оруулах маягтай одоо сүргийн эв нэгдлийг хадгалах зорилготойгоор ингэж оруулдаг байгаа. За юу яад юм азраг гэдэг амьтан бол ингээд яг хуу чадлынхаа ирээр ингээд хардааж байгаа зуны намрын улирлыг далимдуулж нэлийн одоо хариалтуудыг бол хийн. За хариалт болгоныг одоо мэдхийн тулд бас нэлээд бас ур ухаан шаардлага хэрэгтэй. Яг тэгвэл зарим гүүн дээр харайгаагүй харайсны дараа үр тогтсон уу тогтоогүй юу гэдгийг мэдэх ямар ч боломжгүй байгаад байдаг. Ийм учраас одоо гадаадын соргоог одоо айхтар хүмүүс яадаг вэ гэхээр одоо азрагныхаа одоо цээжинд янз янзын одоо цээж ч юм уу эсвэл салтаа саамын тэр хаваар нь ингээд янз янзын одоо тод будаг эсвэл одоо тоосонцор өнгөтэй тийм зүйлүүдийг одоо ингээд тогтоочдөг эсвэл ингээд түрхчдэг. За ингээд байж явах үед эзэн яваадаг нь орой хурж ирээд ингээд адууга тоолоо ч юм уу гүүнүүдэд харахад гүүнүүдийн чинь арт тал нь яг тухайн өдрийн өнгөөрөө байвал энэ гүү яг тэдний өдөр одоо ямар ч байсан юм байсан манай хариалгасан байна, гიშгүүлсэн байна гэдэг тийм мэдээллийг бол мэдэж ав. Ингэж авсныхаа дараа сарын дараа юм уу эсвэл 21 хоногийн дараа ерөнхийдөө яг жинхэнэ үр тогтсон үгүй юу гэдгийг одоо тухайн адуучин ч юм уу малчин хүн одоо гүүгээ барьж аваад янз янзын одоо тестүүдээр бол мэднэ. Азраг гарлаа бол үр тогтно гэж бас ойлгож болохгүй. Тийм учраас яг баттай найдвартай энэ халууны улирлыг одоо ашиглаж чадчих үгүй юу гэдгийг мэдэхийн тулд нэлийн хариуцлагатай ажил хийнэ гэсэн. За тэгээ яах вэ гэхээр гүүгээ мэдээж одоо янз янзын аргаар шаалгана. Бүр дээр үед бол яг 1800 онд гарч ирсэн азрагны нэг гүүг хээл авсан гүүг шалгадаг нэг арга байт юм байна. Тэрний яадаг гэхээр жих рүү нусынгууд одоо хэрвээ хээлтэй гүү байх юм бол чихээ маш хүчтэй сэгсэрч усыг зайлуулж ордог. Хээлгүй байх юм бол одоо жихээс сэгсэрнэ, алт хийсэн сэгсэрнэ гэдэг шиг юм бос зогсож байдаг юм шиг байна. За ингээд нэг адууны амьдрал нэг иймэрхүү маягтай явна. За ингээд хээл авсан гүү маань ойролцоогоор 11 сар уулна. Тэгээд одоо унаглах үйл ажиллагаанд орно. За энийг төр байж. За ингээд азраг гэдэг амьтан ерөнхийдөө маш азрагладаг юм амьтан. За өөрийнхөө одоо сүргийг байнгын одоо дагуулж явах хоолунд одоо бэлчээр аюулгүй байр, нөмрөх, хонох, орох газар, ус ундааны цэг гих бих газруудыг бүгдийн сайн тоочглоо тэрнийхэн дагуу аяллуудыг өдөр болгон зохион байгуулад өөрийнхөө үгэнд орохгүй жигсаалаасаа гарсан эмх замбраагүй явсан одоо тэр унаг энэ тэр одоо соёлон бос жижиг адуунууд байх юм бол тэднэрийг бас хайрч хазаж тангарч одоо янз янзаар зодож нүдэж нэлээд дэгэнд нь оруулж яг нэг жигсаалаар бол авч явах тиймэрхүү хараншин байдаг. Тэгээ азраг болон гүүний одоо тэр араагшин хэрхэн илэрж байгааг ерөнхийдөө нэг 4-5 зүйлээр мэдэрдэг гэж байгаа. Яг ингээд морийг адуу ингээд азрагыг яг ингэж тэгж гэсэн тийм одоо нэвт мэддэг хүн бол бараг байхгүй. Ерөнхий биеийн хилэмжээр нь нэг ингэж гэсэн тийм байрт одоо багцаа байдаг. Жишээлбэл одоо нүдэн томроод, жихэн улмаагаад, хамар аман сарталцаад, шүд амаяараа залгаад, хүзүүн сунаад, хөл гараа тэр газар нүдэр нөх ухаад, сүүл мүлээ хөдөлгөө, хөлийнх нь гарынх нь нурууныхан булчин ингээд зангираад байгаа зүйлээр нь одоо ерөнхийдөө энэ азраг адуу ингэж тэгж ууртай байна, баяртай жаргалтай байна. Бүх зүйлийг нь мэдэрдэг тийм багцаа судалгаа бол байгаа. За тэр гүүг одоо нөгөө жирэмсэн босон үгүй гэдэг шалгана гэдэг чинь бол асар одоо том ажиллагаа гэдэг түрүү хэлсэн. Адаглаа та бүхэн тест байх хэрэгтэй. Одоо гүүний цуснаас. Гэхдээ энэ нуруунд дээр нь толб одоо ямар нэгэн будаг гарсны дараа
21 юм уу эсвэл сарын дараа тэгж тавихгүй бол бас шал дэмий тест үүрэх юм болно. Дээрэс нь тэр будагч бодисыг одоо нөгөө нэг азаргныхаа энгэр доогуур ингэж будахта өнгөөр нөөр жишээлбэл өчтөр цагаан өнөөдөр шар маргааш харч гэдэг юм уу гих мэтийн өнгөөр нь ялгчвал амар. Ягаад ингэж азаргны хариасан өдөр нь судар ингэж шалгаад байгаа юм бэ гэхээр яг хөө тэр орооны одоо уйлрал үеийн яг 7 хоног үргэлжлэх учраас энэ 7 хоногт өдөрт 3 хараагаад байх юм бол нэлээд найдвартай одоо үр тогтох тийм магадлалтай. За тэгээ магадлалын хажуугаар дараа нь тэр унаг хэдний хавцаа төрөх вэ гэдгийг багцаалах судалгаа гаргахад маш хэрэгтэй байдаг. Тэрнээс биш одоо нэг өдөр ингэсэн бай, нэг өдөр зөдөөцсөн, нэг өдөр хээр унаглаагүй унгаа дагуулад ирж ийн гэсэн тийм замбараа юм бол байхгүй. За одоо энэ өнөө маргааш хүдэ гэсэн тийм малч хүний нэг айхтар одоо хуанлиж юм уу те календар байх хэрэгтэй байдаг. За ингээд шээсний шинжилгээ хийж болж байна. Цуснаас нь одоо те дааврын шинжилгээ авчиж болж байна. Эсвэл одоо шээсэн дээр нь түрхгээд одоо 1 зураас 2 зураас гэдэг шиг юм хийж болж байна. За бүр янз янзын арга гэх юм бол шулуун гидсээр нь бас тэмтэрч биеийн дулааныг үзэх янз янзын тийм арга ажиллагаанууд байгаа. За нутаг орны онцлогуд байгаа. Одоо гүүн хэлтэй хэлгүй авсан аваагүй гэдэг тийм янз янз. Яагаад ингэж нарийн судлаа шинжилээд байгаа хэр адуучин хүн буюу одоо энэ сүрэгт одоо те жилд төл алдан төлгүй жил байна гэдэг бол маш хохиролтой байдаг учраас бүр болохгүй бол дараа жилээс азаргаа сольох эсвэл гүүнүүдээ сольох эсвэл цус ойртолт болоод байна уу гэх юм ингээ янз янзын тийм дараагийн тактикийн ажиллагаанууд орох учраас адуу тэр зүүн азарга ямар гүүн дээр хэдий тооны давтамжтай хариалсан гიშгсэн байна вэ гэдгийг мэдчих нь адуучин хүний маш том одоо боловсрал одоо тийм зүйл болчиход байгаа гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Тэгээ адуу мал сонирхтойг адуу энэ төр өссөн хүмүүс байх юм бол одоо доор ингэдий тэнцээ удлаа ярьж гин үний ярьж гин гэдээ бас нэг буруу зүй юмас араачаад байвал надад бас таалагдана. Бус хүмүүст бас гоё санагдана. За тэгээ ямар ч байсан нэг тиймэрхүү юм болно. За ингээд гүүчин хээл авлаа. 11 сарын турш идэж уухан дийлдэгэ байлаа. Хоолунд идэн. За тэр зэсмэ сүүлээ жирэмсийн сүүл саруудад бол асар их идээд нэг 80% та болоод ирэх үед нь адуучин хүмүүс одоо бэлчээрт гарахгүйгээр түр амраах маягтай наануу цаануу гэж бас нөгөө юугаа гүүгээ хайрлаж хамгаалах тиймэрхүү одоо арга ажиллагаанд орно. Тэгэхгүй бол нөгөө нэг азаргноос хайрч тангарч алчих гад янз янзын мал шуу, нохоо шуунд идүүлчих гээд бас янз янзын асуудлууд бол болдог. Тийм учраас ерөнхийдөө юм хэлтэй гүүгээ өөрийнхөө их нэрийг хайрч хандж байгаа юм шиг ханддаг тиймэрхүү одоо агсан төвшний уяач гэх юм уу малчин тийм хүмүүс бол их байдаг. Тэгээд одоо заримдаа энэ бой дээр хэлдэг юм ирсэн байна эдрийг сонсохоор бас жоохон гонигтай санагдаад байдаг. Яадгийн мөнгө хэрэг болоод идэх юм уу яадгийн одоо өнөө жилдээ ингээд давхар 2 жилдээ өөрхөн унаг гаргачихгүй заавал тэгээс махан давчиж зарах гэдэг нь ямар учиртай ойлгодог бас жин татдаг юм уу яадгийн. За ямар ч байсан нэг гүүчин тэгээд тэгж явж байгаад нэг юу юм. За гүү унгалах гад ирэх үедээ яадаг вэ гэхээр байн шээс алдах одоо нэг газараа байн эргэлдэх бэлчээрд гарахгүй байх эсвэл хэвтрийн дэглэм барих зан характер нь эвгүй болох одоо сүргээсээ тасрах гэх тийм байгалийн шинж тэмдгүүдийг бол агуулж эхэлдэг. За ингээд гүү маань одоо унаглах үед ерөнхийдөө процессын маш товчхон яриавч та бүхэн дамуурах. За гүү бол мэдээж ингэж одоо өвдөлт өгж байгаад одоо ямар ч байсан өөрийнхөө байгалийн чамаар босоогоор хэвтэйгээр янз янзын арга техникээр бол төрн за мэдээж одоо унаг гарахтаа өөрийнхөө 2 урт хөлөөрөө төрүүлж гарна тэгээд толгоонд гарна. Гэх мэтэр энэ процесс мань ойролцоогоо нэг цаг орчим үргэлжлээд унаг бүрэн бүтэн одоо ихээсээ бол газар унана. За ингээ үүний дараа төрсний дараа цагийн дараа одоо их нь өөрийнхөө X-ийг зогсож жогоод одоо унгааж унгасныхаа дараа одоо өөрийнхөө унган дээр байгаа тэр X-ийн үлдэгдэл тальс юу гэдэг тэр бөксүүдийг сайхан долоогоо цэвэрлээд тэгээд одоо өөрийнхөө зулцгийг хүлээн зөвшөөрж байгаа үйл ажиллагааг яг ингэж долоо цэвэрлэхгүй байх юм бол маш аюултай зүйл болно. Яг л унгаа олох одоо унгаа тоохгүй явах одоо тиймэрхүү эрсдэл бий болж. Тэгэхээр унгаа тэгээ цэвэрлээд долоож наануу цаануу болгож ингэж янагч маш зөв. За ингэж цэвэрлэх үйл ажиллагаа явагдаж байх үед одоо дөнгөж нөгөө нэг гарч ирсэн унагны булчин болон цусны эргэлтийн үйл ажиллагаа сайжирч
2 цагийн дараа буюу төрснөөс хойш яг 2 цагийн дараа унага 4 хөл дээрээ тэнцэж босч ирдэг байгаа. За унага гэдэг амьтан бол ингээ хөл дээрээ тэнцсэн тохиолдолд эхийгээ бараадад явах тийм сайхан үйл явдал болдог. Энийг малчин хүмүүс хараад баярлдаг байлгүй, айгуу самсанс ширхэж бараг уйлдаг баг. За ингээд унага мэдээж ирүүлэх хөөрхөн байгаа учраас 4 хөл дээрээ тэнцэж босч ирнэ. Гэхдээ нэг юм сул байдаг. Тэр нь үгээр төрсний дараа 14 хоногийн хугацаанд унагны хүүхэн хараа болон энэ тохируулагч линз болон нүдний бүр хөвчний үйл ажиллагаанаас болоод юмс үзэгдлийг маш нарийн сайн өнгө дугаар бүх юмар нь ялгах ямарч боломж байхгүй. Зүгээр нүүгэлтсэн нэг хар бараан зүйлээр ерөнхий юмны баримжаа аав. Тэгэхээр яах вэ гэхээр эхийгээ яг энэ үед хамгийн түрүүнд бараадаж зүг чигээ авч эхийгээ дагаж үнэрлэж явна гэсэн үг. 14 хоногийн дараагаас эхийгээ бүр ингээд холоос хараа дуу шуу бүх юмар нь мэддэг бол тэр болтлоо нүд нь бол нэг иймэрхүү хагас хөгжилтэй байна. Яг энэ эмзэг 14 хоногийн хугацаанд их гүү бол маш агрессив, ууртай, уцаартай юун амтэн ойртуулах алж ядна гэсэн маягаар чих хамаас ортоолгоор хүзүүгөө сунгаад алж ядчих гад тойр тавих гэдэг. Энэ ямар очтой гэхээр нөгөө нэг өөрийнхөө зулцгийг маш сайн хамгаалах тэр байгалийн захиалга өөрт нь бий болж байгааг мэдэрч байгаа гэсэн үг. За ингээд 10 хоногийн дараа жишээлбэл унгаа дагаад явж ийлаа гэх үед дагуулад явж ийлаа гэх үед сүрэгтэй очиж нийлэхгүй сүргийнхэн бусад гишүүнийг энэ шинэ унага руу ойртуулах ч үү. Ойртоход нөгөө азарга нь ирж үнэрлэж нөгөө нэг өөрийнхөө үнээр бүх зүйл байна уугүй юу гэдэг мэдрэх гээд бас нэг алан хядаан болдог та бүхэн бол харсан. Өөр азарганы үр төлөв байх юм бол мэдээж тухайн унага амьд явах ямар ч ирэхгүй шууд л ихийнхэн нүдэн дээр азаргандаа хазуулах, гიშгүүлэх, цавчуулах, дэвсүүлэх иймэрхүү маягаар алуулж дуустдаг юм байдаг. Тэгэхээр өөрийнхөө сүрэгт өөр азарганы үр төлөвийг өсгөнө гэдэг бол азарганы хамгийн амар доромжлол учраас аюултай тийм хахир хатуу шийдвэр гардаг. Адуу мал бол аюу хөөрхөн сайхан ном хаймтан боловч яг ийм зүйл дээр бол жинхэнэ амар алуурын занга гаргадаг гэдгийг та бүхэн олон бичлэг дээрээс харсан байна. За их гүү бол яг унгаа тэгээд нэг 10-14 хоног ингээд дагуулад байж итэл яваа хөрхөн торноо зүүс алаа угаад ингээд хөрхөн болцсон байх үедээ өмнө жил төрсөн өөрийнхөө унагыг шин төрсөн унаг руу ойртох эрхийг нь бол өгдөг. Тэгэхээр тухайн шин төрсөн унагны ахын юм их чинь ирж үнэрлэхэд их нь бол зай тавьж өгөөд асуудаггүй байлаа. За ингээд 14 хоног юм уу 21 хоногийн дараагаас эцэг буюу тухайн унагны яг төрсэн эцэг буюу сүргийн эзэн азаргыг өөрийнхөө унаг руу чөлөөтэй хурж ирэхтэй үнэрлэх тэр эрхийг нь бол өгдөг байгаа. За гих мэтээр ингэж явсараа сарын дараа бүр 2 сарын дараа гэхэд сүргийн бусад гүүнүүд, унагнууд юу гэдэг залуу хөгшин нөхдүүд ирж тухайн унагтай танилцах, тоглох, хөгжилдөх тэрхүү эрхийг нь ихэн нээж өгөх гэх мэтээр ингэж сүргийн нэгэн цул зүйл бий болдог. Адуу улам морь гэдэг амьтан бол ерөнхийдөө бүлгэрээ бүлэглэж гэр бүлсэг амьдардаг. Гэр бүл дотроос тэрнтэйгээ энтэйгээ дотно, энтэйгээ тэрнтэйгээ жоохон дайсгансан, дургу гэсэн тийм янз янзын хандлага бол байдаг. Морь гэдэг амьтан бол ерөнхийдөө нэг тийм хань татсан амтан байд. Ганцаараа болохоор бас явахад бас хэцүү байгаад байдаг. Хосолж хоёулаа ингээ явдаг юм хөөрхөн амтан байдаг. Тэгэхээр энэ морь малны тухай ярина гэдэг бол асар их цаг орохоор юм болж байна. За ойролцоогоор бараг 23 минут ямар нэгэн бичих цаас харахгүйгээр шууд толгоондоо мэдээлэлээр явж байгаа учраас бас ганц нэг үүсэх ялдаа гарч байвал та бүхэн ойлгоорой. За ямар ч байсан ингээд унаг маань төрлөө, эцэг нь хүлээгээд давлаа, сүрэг сайхан шинжлэгдлээ, уйсан эзэн онсон хөлөө бүх хүмүүс нь сайхан баярлаад байж гин. За энэ үед яадаг вэ гэхээр тэрний өмнө жил төрсэн унагнууд жишээлбэл дараагийн шинэ унагнуудтай зайдвч энэ гэр бүлээс зайлах тийм цаг нь болж байна гэсэн. За гүү буюу эмэгчин зулзгнуудтай тэд нар бол цус ойртохгүй тулд эцэгтэйгээ болон хүүн ихтэйгээ цус ойртохгүй тулд тодорхой 2-3 нас хүрэхээр энэ сүргээс явах тийм байгалийн захиалга бий болдог байгаа. За энэ үед яадаг вэ гэхээр эцэг нь өөрийнхөө охтуудыг хөөж явуулдаг.
Октоудаа хөөж явуулахад октууд нь хайж байгаа гэхээр 1-2 тонны ч юм уу 3 тонны гүү байлаа гэхэд өөр одоо ганц нэгээрээ зүхтаж яваа бэлчээрлж явж байгаа сүргүүдийн голоор одоо нөө золбин арслан гэдэг шиг золбирч яваа одоо тий одоо морь адуунуудтай нэгдэж шинэ калан үсгээд цаашаага замаа хөөгд явж болж байна. Эсвэл одоо хүрээлэн байгаа өөр калануудын одоо эргчин азаргнуудад хураагдаж тэднэрийн одоо игнэн шилжиж өөр одоо гүүнүүдийг дагаж азарганы одоо үйлчлэгийг хийгээд явах тиймэрхүү хувь тавилан бол сонгодог. Одоо тэ ирээдүйн азаргнууд яадаг вэ гэхээр 2-3 наснда бас одоо эцэг азаргандаа хөөгдөж сүргээс бас явахаар эхэлдэг. За ингээд явахаараа яах вэ гэхээр мэдээж одоо өөрийнхөө үе тэнгийн ах дүү нартайгаа хосолж бас явж болж байна. За эсвэл ганц нэгээрээ одоо тэ энэ өөр бүлгүүдийн дундуур золбин одоо азарганы дүр эсгэж бол амьдарч болж байна. Эсвэл одоо санаа нийлсэн ах дүү нартайгаа нийлээд өөр одоо каланы хөгшөрсөн азаргыг очиж зодож нүдэ цуснажтай нь холж одоо тухайн каланыг эзэн суух одоо тийм бас арга ажиллагаа байна. Үгүй бол одоо тэ яг эр азраг бол одоо эр зулцгнууд бол бүгд бол явахаас өөр ямар ч одоо арга байхгүй. Эцэгтэйгээ тэрсэлтэд одоо хоолбол алцаад байгаа талтаа биш явна. Им одоо зулцгнуудад нэг л тохиолдол гэж байгаа. Одоо өөрийнхөө өсөд төрсөн сүрэгтэй үлдэх. Тэр нь юу гэхээр одоо сүргийг хураасан одоо эцэг азраг байхгүй болсон эсвэл үхсэн тохиолдолд өөр шин азарганы иршээлд одоо тухайн бүлэг одоо калан орсон тохиолдолд өөрийнхөө үндсэн одоо сүрэгтэй ээж нартайгаа цуг нэгдээд одоо шин ирээдүйн одоо шин азарганыхаа ивэлд багтаад амьдрах тийм чих хандлага бол байдаг гэж байна. За мэдээж эр одоо зулцган азаргнууд одоо энэ тэрүүгээр одоо том сүргийн дундуур бэлчиж зүхтаж явж байхдаа одоо яадаг вэ гэхээр 2 3 4 5 дан эр одоо тэ адуунууд азаргнуудаас бүрдсэн бас тийм тэнмэл сүрэг байдаг. Эднэр ингэж явж явах үедээ хоорондоо бас та энэ тэндээс хөөгдсөн залуу им одоо гүүнүүдийг хурааж нэгэн том бүлэг болж хуваагдана. Ингэж хуваагдахтаа нэг тэнгэрт нөгөө нэг 2 нар байхгүй гэдэг шиг нэг ийм калан ийм олон тооны эд насны тийм азаргнууд байгаад ирэхээр бөөн алан хядан цуснаж болдог. За энийгээ эхэлж тоглоом шоглоомоор эхэлнэ. Эхлээд эдгээр чи хоорондоо бие биенээ ингээл зодтолдоол тэ тоглоом шоглоомоор бие биенийхээ энэ тэндээс хазаал хайраал тангараал өсгөл ингэж явна. Ингээд тоглоом нь явсаар байгаа шоглоом бол чангараад сүулдээ бие биентэйгээ жинкнээсээ алцаж нэг бол нэгнийхэн тархийг задагшлах, нэг бол одоо нугсын тас хазах, хөл гарын тэрүүгээр нэг тастаж одоо унгаахтай амар одоо алан хідан цус нүжинд ордог. Энэ үедээ өөрсдийнхөө одоо тэ нийгмийн давхаргыг бол бий болгож идэг. За мэдээж ингээд азаргалаад гараад ирэнгүүт бусад одоо дагаж явж байгаа энэ тэндээс хөөгдөж ирсэн гүүнүүд одоо тухайн азаргалуу налж шинээр калан буюу одоо шинэ омог одоо сүрэг бий болох одоо сайхан суур өтер үүсдэг. За ингээд бөөндөө ингэж бүлэглэж ингэж явж исэн нэг 90-аар хураавар баахан бацаанууд дундаас нэг бүлэг шинээр бий гараад тэгээд одоо 3-4 5 одоо гүүнүүдэд дагуулаад цаашаа ингээд салбарлаад явдаг гэх мэтийн одоо байгалийн зохилтолгод байдаг. Тэгээ яачуудсан одоо азраг буюу байгаль дээр байгаа зэрлэг азрагнуудаа заавал одоо өрөөдөө үлдмэхийн тулд өөрийн гэсэн сүргийг бий болгохын тулд зогсоод зайгүй алан хядаандаа бол орж идэг. За Монголд болохоор юу яадаг баха? Яг тэр тухайн жилийн эр одоо тий унагнуудаас нь том болгонгууд нь заслаг маслах хийгээд тэгээд яг азраг болохойгоо авч үлдээд бусдыг нь бол тэгээд нөө морь гэдэг болгоно гүүн тайртай морь гэдэг нэг дуу муу байдаг үл юу вэ тийм байгаад байдаг тэрэн шиг л юм болно. Тэр нь яаж яах вэ? Сүргийн зодоонуудыг нэг багасгахын тулд авч гарах хэмжээлтэй. Тэгээд морь болцохоор ч нөгөө нэг азрах шиг тэр азарглаа тэргээр зодолтой нүдэлтэй яваад байхгүй. Энэ тэн сүрэг байгуулах гэж новшроод байхгүй. Тэгээд юу ачих бах үр тогтоох ороо орох одоо тий гүү дагах ямар ч боломжгүй болчихж байгаа. Гэхдээ яг гүүн тайртай морь гэдэг нэг бичлэг харах дээр бол яг азарга нь өөрийнхөө гүүг хураагаад хийлдүүлчихсэн. Морь нь болохоор гүүндээ хайртай.
Тэгсэн мөртлөө азаргандаа зодуулаад яваад байдаг. Тэгсэн мөртлөө одоо хурааж байгаа гүүнүүдээ мордох хэрэг байхгүй. Тэгсэн мөртлөө сэтгэлээрээ бас нэг гүү мүүгээ дагаа явж идэг. Гүүн хаашаа яваа тийшээ явж идэг. Тэгээ тэр хоёрыг хилгэлтэй явж хараа азарга нэрж хараад ууралдаг. Ирж нэг үнэрлээ зодж нүдчээ за энэ засвал азарга юм чин гайгүй тэр гэсэн маягаар хаяад явдаг. Тэгээд гүүн энтэнд очиод төрөнгүүд эцэг арслан болоод одоо азарга арслан хоёрын хооронд нэг ялгаа харагдахгүй болчих гоо баг. Яг ийм тохиолдолд яадаг вэхээр эцэг одоо тэ азарга энэ тэрүүгээр баахан алан хэдэн зодонуудын нэг явж явах үед нөгүүн тайртай морин одоо жинхэнэ одоо яадаг нөгөөгийн их барьчихсан өөрийнх нь хүүхэд биш штэ. Гэхдээ яг нь өсөргийн удирдагчийн хүү гарч ин тэрийг бас чон нохооноос хамгаалах маягтай бас шүн цас борон дунд энэ төр ингээд зогсчихсан тиймэрхүү тохиолдлууд их гардаг. Энийг л нөгөө гүүн тайртай морь гэж хэлээд байгаа. За тэгээд ихэвчлэн одоо хаврын ихэнх сард одоо энэ гүүнүүд чинь төллөө сайхан золзоо гараад ерөнхийдөө нэг адууны амьдрал нэг иймэрхүү цааш та явна. За тэгээд өнөөдөр дэлхийд дээр ийм зэрлэг маягийн одоо тэ байглаараа ингэж байдаг иймэрхүү үржил селекц хийдэг одоо Монгол болон тэ Азийн бусад орнуудад бараг байна. Бусад ихэнх одоо өндөр хөгжилтэй орнуудад бол дандаа үржил селекц буюу одоо үр шилжүүлэн суулгах хөлдөөсөн уур худалдаалах 8 панз гэдэг юм хараал явчихж байгаа. Яг хоо интернет руу харах юм бол тэр овгийн тим утмын тим медальтай гэдэг ингээд азарганы зургууд байгаа. Тэгээ яг тэр азарганы үр төлмөн үхээр яг хоо тэрний тэддэх одоо юу гэдэг үеэрээ ингээд дандаа ингээд хуруу шилнээс төрчихсөн тим одоо шилмэн азаргнууд байгаад байдаг. Гэтэл одоо манай Монголд байгаа азаргнууд ч бол жинхэнэ эд одоо тий алан хятад дундаас үзэлцэж бас нэг шалгарсан эр азаргнууд байгаад байдаг. Тэгээд эр азаргнууд одоо өөр сүргийн одоо гүүнүүдийг хулгайлах, дээрэндэх, зодох, хураах, цуглуулах тийм янз янзын тийм байгалийн аршингууд бол гаргадаг. Яг ийм зүйлээс нь одоо харамлаж одоо бусад сүргийн азаргнууд өөрийнхөө сүргийг байнга эргэж тойрч одоо тий өөр сүргүүдтэй ингэж нийлүүлэхгүй, хавиралцахгүй одоо зөрөх тэр бүх одоо найруулгыг бол хийдэг. Адаглаад усны цэг дээр гол горих дээр одоо адуу малуу ирээд ундаалж явах үед одоо давмгаалдаг тухайн жалгандаа хонхортой бас нэлээд баавар байдаг азарга өөрийнхөө одоо сүргийг дагуулад ирж явах юм бол бусад сүргүүд зүгээр шууд тэндээсээ зүхтаад бол алга болдог. Тэгэхгүй бол айгүй л өөрийг нь зодно нэмээ дээрээс нь одоо хураасан гүнүүдээс нэг хоёрыг нь шилж авч тууж тасалж өөрийнхөө сүрэг мөрөгтэй нийлүүлж бас нэлээд их доромжилдог учраас бусад одоо азаргнууд тэр юмнаас одоо сэргийлж зүхтах маягтай байдаг. Тэгээд азарга адуу ер нь морь гэдэг амтан айж ичж байгаа яаж мэдэгддэг. Тэгэхээр биеийн хилэмжээр нь л мэднэ. Одоо өөр одоо энэ айж энэ ичж энэ хандарж энэ ямар ч мэдэх боломж байхгүй. Тэгэхээр яадын гэхээр одоо жишээлбэл айж ичж байгаа бүр сүнсэн зайлж байгаа азарга морь гэх юм бол одоо шээс алдж байна. За чихэн хулмааж байна. Нүд дам нь ерөнхийдөө нүд нь хүүх хараа нэлээд юм томроод бүр ингээд уруулна ингээд чичрээ те толгой хамаг буян биеийнхэн булчин ингээд сэгсрээд ингээд чичэрж байгаа сүүл мүүл нь одоо ингээд унжаа доошоо ингээд орж байгаа. Тиймэрхүү шин тэмдгээр нь бол мэддэг. За яг хоо өөр хүмүүсийн хэлж байгаагаар бол шууд баадаг гэдэг. Бүр ингээд баасаа савиртал байна гэдэг нь тэр л болдог юм шүү. Тэгэхээр ерөнхийдөө морь мал мэддэг тэр чаддаг хүмүүс байх юм бол нэг иймэрхүү мэдээллийг бас ингээд ингийн үгэлгээр мэдлэг маягаар ингээд хийгээд өгчөөл бас амараа. Тэгэхгүй бол манай чинь морь мал гэж ерөнхийдөө нэг сайн мэдгүй яаж амьдардаг, яадаг, хийдэг, яаж үржил селекст ордог мэддгүү. Тэгээ та бүхэн ч ярьж өгөхгүй чи мэддгүү мө л гэж байгаад байх юм. Мэддэг тийм боловсрол болгох ямар ч тийм юм байхгүй байгаа учраас би одоо аргагүй ихэнд нэг юм хийж ийн. Би өөрөө одоо адуу мал харж үзээгүй. Ганц нэг удаа морь унжээсэн, адууны махал хийцсэн. Тийм л хүн байгаа учраас нэг өдий зэрэгтэй ярьж ийн. Тэгээд та бүхэн надаас илүү ярин чадна гэж бол хамаалах сайхан яриад өг. Тэрий чинь би өөрхөн гоё түүхүүд төр бүр өөрийн чинь дуу хоолоогоор амар гоё ингээд эдитгүүгээр шууд одоо эдитгүүгээр бараг 35 минут явж шít. Ингээд оруулаад өгье. Тэгээд тийм санаа оноотой нөхдүүд малчин те адууч хүмүүс байх юм бол welcome шүү заа юу. За ингээд яриад байвал бүр амар яриад аймаар тийм байх юм. Тэгээ цаашдаа ер нь юу яана.
адууны калаануудын сүргүүдийн одоо тий алан хитан цус дагуулсан домогт одоо тий сүргийн удирдагч нарын түүхүүдийг сорчилж бас оруулж ирвэл илүү сонирхолтой байна. Яг тэгэхээр яг л бидний хажууд байдаг амт төмөртөө бид нарыг бас мэдхгүй ертөнц байгаа даа гэдгийг та бүхэн ойлгоч. Мэддэг хүмүүс нь ингээд яриа тайлбарлаад өгөхгүй байгаа. Ийм учраас бид нар чинь Африкийн арслангийн сүргийн тухай одоо адуунаасаа илүү их мэдлэгтэй болчиход байна шүү дээ. Макапо юу тийм ингээ янз янзын одоо сүргүүдийн тухай мапаго одоо юу гэдэг. За ингээд арслангийн азарганы тухай түүх маань энэ хүрээд ингээд дуусчихын. Тэгээд ямар ч байсан парт 1 болгоод энийг хадгалчих, парт 2 болгоод бас дараагийн алдартай гүүнүүд, азаргнууд. Тэр гүүнүүдийг яагаад хэлээд байгаа юм гэхээр олигтойхон азарга олдохгүй болвол гүүнүүд өөрсдөө аваад азарггүй ч гэсэн амьдраад явдаг. Бас тийм амьдралын хэм маяг байдаг юм байл. Өөрсдийнхөө сүргийг хамгаалаад, үрүүд нь үржүүлээд, хадгалаад, хөөхийг нөгөөд авахыг аваад тэгээд дараа жил өөр хаанаас ч эндээс нэг азарга ирээд тэднэр зөвшөөрөгдөх юм бол тухайн азаргын үр төлийг одоо төрүүлдэг. Иймэрхүү бас гүүний ухаан гэх нэг тиймэрхүү юм байдаг юм байлээ. Энэ талаар бас судалж байгаа та бүхэндээ оруулаад яваа.